Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад та бүхэндээ хүүхэд насыг минь санагдуулсан богино өгүүлгийг хүргэх гэж байна. Би чинь одоогоор Хинтээ аймгийн Бэндэр суманд ажиллаж амьдарч байгаа ийм хүн. Гэтэл төрж өссөн Нутаг Усмын Дундгой аймгийн Сайнцгаан сум говийн хүүхэд одоо бол хангаад ирээд ажиллаж амьдарч байна. Дармын Бат хоёрын 1990 онд хэвлэгдсэн Айсуу баярын зун номын Боргочингийн болжмор хэмээх богино өгүүлгийг энэ удаад та бүхэндээ уншиж хүргэх гэж байна. Боргочингийн талд болжмор чиргэн. Бойтогны хонх дуугарах шиг дотн санагдана. Хээр талынхаа энэ бяцхан шувууг хижнээн баг хайрлаж яваагаан одоо л ухаарав. Өвч цасанд дарагдсан өвлийн цагаан талд болжмороос өөр юу ч жирэгдэггүйг сая л анзаарч байна. Өнөө шаргал ангир, алаг нугас, цэнхэр тогруу, аль хэдийн анхны цаснаас өмнө хээр талыг минь орхин оджээ. Гэтэл би энэ гоёмсог шуудыг тал нутгийн минь дууч гэж андуурч, эргэх 4 цагт эгнэгт надтай хамт байх юм шиг бодож явж. Нуур ус ширгэж өвс ногоо гундсан тэр нэгэн гантай жил. Энэ шуудаас нэгэн ч ирээгүйг одоо би санаж байна. Өөдсөн чинээхэн энэ болжмрууд л харин өсөж төрсөн талдаа үлдэж, өнөөхөл хуучин янзаараа яг л байдгаараа аяган чинээхэн өвсөн үүрэн адуу малын бэлчээр дунд застгаараа засаж, ангахаа юугаан малын хөл дунд өсгдгөөрөө өсгөж, ааны өнөөхөл баяр баясгалантай хിവэрэн. Жирэгдгээрээ жиргэж байсан. Хэрвээ болжмор хүртэл дайжаад алга болчихсон бол Боргочингийн тал минь амьгүй юм шиг дүнсийж, бодол болсон царайд минь гонгийн сүдэр тусах байсан да. Цаг чангарч цасцууд боллооч бас л хിവэр талдаа л үлдэнэ. Өдөржин шөнжин салхи эсгэрч өвс чулууч тогтхооргүй шуурч, өглөө нарай гэж тэнгэр тогтоход аанайд өнөөхөл болжмрууд тэнүүн талынхан илэгнээс босож тэнгэр цэлэмсний баярыг түгээж байдагсан. Зуны дэлгэр загтаж гисэн ялгаагүй. Хамгаас түрүү сэрж цагийн сайханд нозоорч алгууралсан сэтгэлийн минь галыг бадраах гэсэн шиг хөгжилдөн жиргэж байсан. Тэгэхэд нь би тоохч үгүй. Өнгийн цэцэг ногооны ялдам өнгө, үцгэлэнд олон шувуудын яруу дунд сатаарч, үнэн гихчийн хажуугаар нүд умбалай, чихэн дүлий явж байж тээ. Бодоход ирээн имран бус эгэл борхон эрхийн чинээхэн болохоор нь чамлаж эр хонгор дуугийг анзаардаггүй байсан юм байлгүй. Тэрч бүхэл намар цагийн нүүдлийн шуудыг буцахад ээрэм талын минь их шиг дуу цуг босчихсан юм шиг сэтгэл дэнсэлж санаа алдан гансардаг байсны минь яана гэ. Тэгэхэд хөөхий энэ эгэл борхон эрхийн чинээхэн болжмрууд л элэг зүрхний хайртай их нутагтаан байж ингэтлэн гансархын хэрэг юу хэмээн аргадах мэдчиргэж нүүдлийн шуудын араас дэгэлзэн байсан сэтгэлийн минь хээр талд минь тогтоодгсон. Үргэлж хамт байхын заяагаар үрд холбогдсон бүхнээ стон зурдын юмны араас өхөн хатан тэлүүлж явдаг байсан гинэн хуурамч сэтгэлийн минь л гай тэр байж тээ. Эргээд ингээд л бодоход их нутгаан би чинь эрхийн чинээхэн энэ болжмрын дайтай дууллуу гэж бодохоор өөрийгөө чамлах сэтгэл төрж өр зүрх минь шаналх юм. Өмсөж идэлж байгаа бүхэн маань ч ихтэж өөрөөс минь өндөр болчихсон эрх юм маань ч хүнддэж байх шиг санагдах юм. Үнэн дээр гэхэд өндөрхөн газар ч үүрэн засаж үзээгүй. Энэ бяцхан амтан хөхөөтэй адилхан бусдын өндгийг түлхчгээд үүрэнд нь өндөглөж явсангүй. Өвлийн өдөр бүтэн хоолтой өнждөггүй хэрнэн огт нь хулган шиг хөөө хурааж хөрч өгөхгүй гэж тарга зурм шиг ичиж үтсэнгүй. Улин зэлэн байсан ч гутаж гунихыг мэдэхгүй жирэгжил байх юм. Өнөө дуулсан маргааш дуулахгүй гихчимгүй. Өнтөөдж гантайдж өглөөдж ороодж өсөж дөрсөн хээр тал нутгаан магтан дуулж байх юм. Хэний ч сонирхол татамгүй эгэл жирийн дуугаар жиргэж байх юм. Энэ бүхнийг бодохоор өөрийгөө цэгнэх минь улам ихсэх юм. Хизээч ирчхээр талд минь жиргээгүй. Халуун орны дууч шуудыг харь хүний амаар магтан шагшин байснаа бодохоор ичих шиг болох юм. Боргочингийн талд хонь хураг хариулж явахдаа болжмор л харж онждог байсан бага насныхаа өмнө гим хийчихсэн юм шиг санагдах юм. Өгснөөсөө илүүг авчихсан сэтгэл минь шаналж өнөөдөр ч гэсэн дуулахад юу н хожтов гэд хэлэхэд удтал дуулаагүй хоолой минь цахирдэж уртын дууны минь ая тагшаа хөгжим шиг паргив. Улс самтан сонсч хуляан хэмээн ийш тийш харснаа
Боргочингийн талд ганцаараа яваагаан санаж инээд минь хөрөв. Болчмор жиргэхтэн өөрийгөө харуулах гэж жиргдэггүйг санаж улмал хайр хөрөв. Алган дээрээс будаа тоншиж үзээгүй. Ариухан энэ амьтныг яах вүлээ дээ? Сэтгэлдээ л хайрлаж явхаас алтан наран мөнгөн сарны доорх хээр талдаан амгалан л байвал болоодоо хөөрхий. Боргочингийн талд болчмор жиргэн бойтгны хонх шиг дотн санагдан.